Yes багу өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видеогоор яагаад та Франц улсад үйл хөдлөх худалдан авах ёстой вэ гэдэг талаар бичсэн видео бэлтгэлээ. Яагаад Францд байдаг олон монголчууд маань Францд үйл хөдлөх худалдан авах хүсэлтэй байдаг. За тэгээ бас зарим зүйлүүд дээр бас мэдгүй бас мэдээлэл тутмаг зүйлүүдс гардаг. Тийм учраас тэрдгээр асуултуудад хариулт өгөхөөр энэхүү бичсэн бэлтгэлээ. Ерөнхийдөө хоёр төрлийн мэдээллийг өгнө. Нэхэнд нь болохоор Францд амьдардаг мөртлөө хэрхэн яаж үйл хөдлөлтөй болох вэ? За хоёрдугаарт нь Францд амьдардаггүй ч гэсэндээ Францд үйл хөдлөх худалдан авах ямар боломжууд байдаг талаас одоо очих мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Нэгдүгээр хэрвээ та Францд амьдардаг бол яагаад үйл хөдлөх худалдан авах ёстой вэ? Ерөнхийдөө Францд амьдардаг ихэнх гадны орны иргэд бодохдоо Францд үйл хөдлөх худалдах авах нь асуудалтай, төвөгтэй, эсвэл тийм комплике гэж боддог. Гэхдээ яг үнэндээ бол тийм биш. Ерөнхийдөө 3 зүйлийг л танаас шаардна. Нэгдүгээрт нь тань доктортой ажилтай байх ёстой буюу CDI. За хоёрдугаарт нь буюу та орлогын үс орчин бас тогтмол байх ёстой. Гуравдугаарт нь болохоор та бичиг баримтын хувьд асуудалгүй байх ёстой. Энэ 3 нөхцөлийг л та бүрдүүлсэн тохиолдолд та үйл хөдлөх худалдан авахд ямар ч асуудалгүй гэсэн. За мэдээж орлогын хэмжээ нэс хамаарат одоо үйл хөдлөлийн зээлтэй холбоотой одоо дүнд бол өөрчлөлт оруулах боломжтой байж байгаа. Үйл хөдлөх өөрөө худалдан авснаар бол та өөрийнхөө одоо юу гэдэг хөрөнгийг одоо бий болгож байна гэж одоо бодох хэрэгтэй. За бас нэг даваа тал нь Францд анхны одоо résidence principale буюу одоо анхны амьдрах байраа худалдан авахд бас Францаас ямар нэгэн тийм одоо диспозитив тийм боломжуудыг Францаас олгодог байж байгаа. Энэ нь мэдээж даваа талтай. Францад өөрөө тийм маш тийм тогтвортой зах зээлтэй үйл хөдлөлийн хувьд Европын улсууд дотор за Францын нэлээд томоохон хотууд бол ерөнхийдөө бас маш олон одоо хүмүүсийн одоо үйл хөдлөх худалдан авах хүсэлтэй хүмүүсийн анхаарлын төвд үргэлж байдаг. Түрээсийн одоо хөрөнгө оруулалтын хувьд бол нэг одоо өндөр биш ч гэсэндээ одоо богино хугацааны түрээс зам үйлрлийн хамааралтай түрээсийн одоо үйл хөдлөхүүд бол илүү их өндөр одоо өгөөжтэй байдаг байж байгаа. За Францд бас үйл хөдлөх худалдан авахд бас нэг том нөлөөлдөг зүйл бол Францын үйл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү маш бага. За энэ нь бол одоо мэдээж Европ дотроо буюу бусад орнуудтай харьцуулбал маш бага. Өнөөдөр бол 20-с 25 жилийн хугацаатай үйл хөдлөлийн зээл авлаа гэхэд 3-аас 3.5% байж байгаа жилийн хүн. За мэдээж энэс багч бас байх боломжтой. Энэ нь бол мэдээж үйл хөдлөх худалдан авахд бол маш том бас хөшүүрэг болж өгдөг байж байгаа. За гадны иргэд зөвхөн Франц жилдгүү гадны иргэд Франц улсад үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахд нөлөөлдөг зүйлүүд нь Франц өөрөө бас хүн оршин амьдрахад маш тийм таатай бүс нутагт оршдог. За Европ төв дотроо бас Carrefour буюу яг огтлцлын цэг дээр оршдог. Жишээлбэл Хойдолтой, Бельги, Люксембург, Герман, за тэгээд хажуу тийшээ Швейцар, Итали, тэгээд Монако, тэгээд доотлолтон Испани, Андор, за мөн Атлантын далайтай ингээд хил залгаа маш олон улсуудтай байдаг учраас илүү их тийм хөдөлгөөн ихтэй байдаг Франц дээр. За мөн Францын одоо хоолны соёл, за бусад соёлууд бол гайхалтай. Дэлхийд одоо нэлээд дээгүүр ордог. Францын муж бүхэн өөр өөрсдийн гэсэн онцлогтой соёл, хоол, урлаг гэх мэт энэ нь бол бас гадны хүмүүсийг маш ихээр татдаг байж байгаа. За Францд мэдээж үйл хөдлөх авах нь бол өөрөө одоо Европт одоо өөрийн гэсэн бас тийм хөрөнгөтэй болж байгаа бас нэг тийм зүйлийг бас илэрхийлж байдаг. Үйл хөдлөлийн одоо үн бол савлгаа харьцангуй багатай байдаг учраас одоо инфляц буюу одоо хямралын үед бол одоо хөнгөн одоо бас үн цэнийг буулгахгүй байх нэг хөрөнгө оруулалтын одоо бүтээгдэхүүн яалтчгүй одоо үйл хөдлөх гэж үздэг. Тийм учраас гэсэндээ Францууд өөрсдөө бас үйл хөдлөхтэй бас хөрөнгө оруулалтыг маш их сонирхолтой байдаг гэж байгаа. Гадаад улсад амьдардаг гадны иргэд. За энэ бол одоо юу гэдэг Францд амьдардаг хүмүүс гэсэн үг шүү.
Энэ хүмүүст одоо бас үйл хөдлөх авах ямар боломжууд байдیں۔ Яагаад бид нэрс авах зорилго нь юундаа байдیں бэ гэдэг тэгэхээр Францын бас зарим банкуд Францд амьдардаггүй ч гэсэндээ гадны иргэд зээл олгодог үйл хөдлөлийн зээл. За энэ зээл олгохдоо мэдээж Францд байгаа хүмүүсийг харьцуулбал зээлийн хувь нь арай өндөр байдаг. За хоёрдугаар аббох буюу урьдчилгаа бас арай илүү одоо өндөр одоо байхыг бас шаарддаг байж байгаа. За Францд одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүс нь дараах хэд хэдэн шалтгаантай байдаг. Нэгдүгээрт нь болохоор хөрөнгө оруулалтын зорилгоор авдаг. За хоёрдугаарт нь болохоор дараа нэг нартай өдөр Францч амьдрах зорилготой хүмүүс байдаг. Жишээлбэл одоо түр дарангуудаа Францд гэж амьдрах хүсэлтэй тэмчээс одоо ихэндээс одоо амьдрах байраа бэлтжиж ч юм уу тийм энэ зорилгоор байдаг. За гуравдугаарт нь болохоор үр хүүхдүүдтэй зориулж авдаг. Одоо жишээлбэл хүүхдүүд нь Францд сурах ч байд юм уу, амьдрах ч байд юм уу тийм үүнтэй холбоотой хүүхдүүдийнхээ орон гэргийг бэлдэх зорилгоор үйл хөдлөх авах. За ийм хүү одоо гол шалтгаан зорилгууд бол гадаад улсад амьдарч байгаа хүмүүст илүү их нөлөөдөг байх юм аа. Үйл хөдлөх хөрөнгө худалдан авахд бас хайрцангуй хамгаалагдсан байдаг. За жишээлбэл одоо бүх одоо үйл хөдлөхийн худалдан авах үйл явц нь бол нотариотоор дамждаг. Нотариот төр бүх зүйлүүд хянагддаг. Нотариот одоо бүх ажлыг хийдэг. Тийм учраас хайрцангуй бас хяналттай бас хамгаалттай байдаг. Гэхдээ юу гэдэг 100% бол хамгаалттай гэсэн үг биш. Одоо жишээлбэл худалдаж байгаа тал нь болохоор зарим нэгэн зүйлийг нуунд алдсан ч юм уу тийм. За зарим нэгэн зүйлийг хийлээгүй үүнээсээ болоод худалдан авах тал дараа нь хохирол учрах түүн мдээгүй байсан гэх мэт ийм хүү зүйлүүд илэрдэг. Тийм учраас худалдан авж байгаа тал маань бас маш одоо судалгаатай, маш мэрэгжлийн хүмүүст хандаж бас зөвлөгөө авах нь бол зүйтэй байдаг. Мөн одоо агнаг буюу одоо залилангууд хийгддэг. Тиймээс ийм бүх зүйлүүд дээр бол мэдээж соноо сэрэмжтэй анхааралтай байх хэрэгтэй. За гуравдугаарт нь мэдээж түрүүний дурдсан Францын муж болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг цаг уур, за мөн одоо байсан байшин байрлал, түүний бүтэц, түүнд орсон материалууд гэдэг одоо жишээлбэл түүнээс хамаарат чигтээ одоо мужуудад болохоор одоо байсан байрууд ихэнхдээ одоо мөгөн зөртөх, за хүнээсээ боож одоо илүү их хэврэгших хэмжлэн ийм хүү зүйлүүд байдаг. За зарим нэгэн бүс нутгууд бол одоо юу гэдэг байгалийн авшиг их тохиолддог буюу үер усны асуудлууд их байдаг учраас бас үүнд бас байшин барилгууд өртөх, за үүнтэй холбоотой даатгалын бас газрууд илүү өндөр үнээр бас даатгадаг гэх мэтчлэн ингээд янз бүрийн бас зүйлүүд бас нөлөөлдөг учраас эднийг бас судалж мэдэх нь бол бас таны одоо авж байгаа хөрөнгө оруулалтанд нь бол маш томор нөлөөлдөг гэдгийг бас би бас эндээс та бүхэнд анхааруулж хэлмээр байна. Товчхон нэг мэдээллийг оруулчихъя. Монгол шивнэ гэдэг ном аюулсан байж байгаа. Тэгээд каллиграф тэгээд бас жижигхэн бас өөрийнхөө бод санаа бас жижигхэн эмхтгээд нэгтгээд тэгээд нэг ном болгосон байж байгаа. Эхний ээлжинд бол маш цөөхөн тоогоор гарсан. Тэгээд хэрвээ та бүхэн бас Франц найзтай бэлгэлэх эсвэл зүгээр авч унших те хүсэлтэй бас над руу мессежчүүл бас ганц хоёр илүү хувьд үлдсэн байж байгаа. Тэгээд бас удахгүй бас монгол хэл дээр орчуулгадаад гар нэг ихтэй байна. За ингээд буцаад гол ярианд орцгоё. Ихэнхдээ бол хөрөнгө оруулалтыг түрээс нь тавихуд бол хэд хэдэн одоо статусаар одоо байх боломжтой. За хамгийн боломжтой статус нь болохоор худалдаж авсан байраа жишээлбэл одоо тавилгатай түрээслүүлдэг. Тухайн одоо хөрөнгө оруулалтын одоо юу гэдэг жилийн орлогоосоо та одоо бүх зардлуудаа гасдаг гэсэн үг. Одоо жишээлбэл банкны зээл, за даатгал, татвар, за тэгэл нөө тавилганы илэгдэл хоруудл, за хийсэн засвар ингээд бүх зардлуудаа гасаад тэгээд үлдсэн одоо орлого дээр нь татвар тооцогддог. Жишээлбэл Францууд энэ системийг бол маш сайн бас ашигладаг байж байгаа. Гадаад улсын иргэн байлаа, Франц улсын иргэн байлаа гэд ямар нэгэн одоо ялгуурл байхгүй. Яг та адилхан Франц улсын иргэнтэй адилхан эрэхтэй байна. За таны үүрэгч мөн адилхан байна гэсэн. Үйл хөдлөлтөд мэдээж хөрөнгө оруулалт хийснээр бол та мэдээж бас ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж гэж бодох хэрэгтэй. За таны хөрөнгө бол таны үр хөвгүүд дараагийн үед төсөлдөх боломжтой. За мөн одоо энэ хөрөнгө оруулалт нь бол юу гэдэг таны бас санхүүгийн юм болон одоо тийм бусдад хамгаалалт олон зүйлүүд сайнаар гэсэн нөлөөлөх боломжтой байдаг. За ингээд та хэрвээ Францд амьдарч байгаа тэгээд бас
үйл хөдлөх худалдан авах бол хүсэлтэй байдаг боловч бас эргэлздэг, тэнэгэлздэг зүйлүүд гарч ирдэг бол би бол таныг бол үйл хөдлөх хэрвээ яг дээр дурдсанчлан нөхцлүүд бүтсэн бол та үйл хөдлөх бол ахуд бол буруудахгүй гэж хэлмээр байна. Гэхдээ дөрөв нийлсэнчлэн маш сайн судалгаатай мэргэжлийн хүмүүстээс зөвлөгөө авч хийх хэрэгтэй гэдгийг бас би бас анхааруулж хэлмээр байна. За эхний үедээ та мэдээж жижигхэн хөрөнгө оруулалтыг хийж болно. Өмнөх видеонээр дурдж ирсэн жижигхэн паркинг, гараж, бокс гэх мэт зүйлүүд та хөрөнгө оруулалт хийж өгч болно. Ингээд бас жижигээр бас их юм бас та бас энэ хүү зүйлд бас суралцаад явах боломжтой. За хэрвээ та гадаад амьдардаг тэгээ бас Францд ирээдүйд үйл хөдлөх хөрөнгө оруулалтыг хийж байгаа бол ерөнхийдөө бол мэдээллүүдийг нэгнээс аваа явж явах хэрэгтэй. Тэгээ бас бэлтгэлээ сангаж явах хэрэгтэй. Энэ байна. Тэгээ үйл хөдлөх бол одоо юу гэдэг зөвхөн одоо байр гэхэлтгүүгээр бас санхүүгийн хувьд бол маш том бас тийм хөшүүрэг болж өгдөг. Яагаад гэвэл таны явж байгаа үйл хөдлөх бол одоо юу гэдэг танаас 100% одоо санхүүжилтанд гардаггүй. Тодорхой хэмжээний урьдчилгаа гараад тэгээ үлдсэн хувийг бол банкнаас одоо зээлээр авдаг учраас энэ нь бол одоо хөшүүргийн хүчийг бол бас илүү их гаргаж өгдөг байж байгаа. За ингээд ерөнхийдөө Франц улсад хэрхэн яаж үйл хөдлөх авах уу, ямар бас ач холбогдолтой талаар бас энэ хүү бицхэн видеонд дурдлаа. Тэгээд та бүхэн бас асуулт байвал доор үлдээгээрэй. Тэгээд таалагдсан бол комент үлдээгээрэй. Тэгээд лайк дараарай. Тэгээд бас цааш нь хуваалцаарай. Тэгээд дараагийн видео хүртэл баярлалаа.